Сайн бацгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ гарч игнаас харагдаж байгаачлан Singles Inferno 4-ийн оролцогч нарын хувцсны дэлгэрэнгүй үнтэй та нартай танилцуулаад сонирхолтой байдлаар хүргэх болно. За тэгээд тэрнээсээ өмнө өөрийнхөө сонин сайхан ярина та нартайгаа. Яагаад гэвэл би 8 сараас хойш яг нүүрээ харалцсан юм видео бичлэг хийгээгүй удсан байна. Бас жоохон удаан хийгээгүй болохоор төсөөрсөн бас жоохон хичээд байна. Тэгээд дээрээс нь бас би ханиад хүрчихсэн байгаа. Тэгээд жоохон хоолой мань сонирн байгаа. Гэхдээ та нартаа цаг зав зарцуулаад шинэ видеогоо хүрэхгүй болохгүй гэж бодоод идэхээс нь өмнө ингээд сууж байна. 8 сар хамгийн сүүлд Хөх хот руу аялаад дараа нь амтны бичлэгээ та нартай хүргэсэн. Тэрнээс хойш ажилд орсон. 8 цагийн full time ажилд ороод ерөөсөө завгүй болчихсон. Тэр хоорондоо бас YouTube channel хайхгүйгээд өөрийнхөө YouTube channel Gossip гэсэн шинэ болонг оруулсан. Тэр маань та нарт таалагдсан уу? Татгаараа л одоо 7 хоногт at least одоо нэг удаа бичлэг хийхийг зориод явж байгаа. Гэхдээ зарим үед нь алдагдчихсан байгаа. За тэгээд ажилд орсон, уул уурхайн компанид мэрэгчлэрээ орсон. Мэдээж шинэ ажилд орсон хүн чинь бөөн завгүй те бүхэл юмны зохион байгуулалт те бүхэл юмд шинэ хүмүүс оролцох ёстой гэх мэт тэгэл ажлынхантайгаа танилцсан уур амьсгалтаа нэгдэн гэх мэт явсаар байгаад шинэ жил дуусаад нэг сар гарсан чинь бүр амар ядаргаанд орчихсан байсан. Тэгээ бүр тусал мусал хийлгээд. Тэгээ нэг сараас дундаас арай гайгүй амьсгатай болоод одоо YouTube руугээ бас анхаарад аль ажлаа хаягдуулахгүй байхыг хичээнэ гэж бодсон. Яад гэвэл одоо YouTube сувгийг хаяна гэдэг бол миний хувьд айгүй том хөдөлмөрөө устгаж байгаагийн илрэл байгаад байгаа хгүй. Яад гэвэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд Тайванд болон одоо Америкт аялал суралцаж байхдаа бүхэл бүтэн энэ чаналыг бий болгох гэж миний хөлс хөдөлмөр шингэсэн учраас яг Монголд ирээд ингээд үндсэн ажилд ороод энийг хаягдуулна гэдэг бол үнэхээр байж боломгүй зүйл санагдаад өөрийгөө одооноос ерөөсөө шахаж ажилласаар байгаа. Шинэ зүйлхээс юм гэх юм бол фитнест явж эхэлсэн. Тэгээд фитнес нь яах вэ гэхлээр юу учиргүй ингээд төмөр өргөх биш. Step cardio-д яваад эхэлсэн байгаа. Тэр нь болохоор 7 хоногийн 5 өдөр бүр 6 өдөр явж болно. Гэхдээ миний хувьд болохоор 7 хоногийн 3 өдөр явж байгаа. Одоо энэ 7 хоног яг 3 дахь 7 хоног нь болж байна. Миний ингээд амьдралын рутин ингээд амар өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Өглөөний 5 цагт босоод за тэгээд 5 өнгөрөөгөөд фитнес рүүгээ яваад за 6 гэж очиж байгаа. За тэгмүүд 6:30-аас step cardio минь эхэлнэ. Тэгээд 7:30 хүртэл 1 цаг бүр ямар ч завсаргүйгээр 1 цагийн турш үргэлжилсэн аян дээр бүжиглэн. Тэр бол надад бүр амар гой санагдаж байгаа. Яагаад гэвэл би өөрөө айгу бүжиглэх дуртай. Тэгээд өглөөний 6 цагт яг зүгээр нэг уйтгартай байжснаас тийм дөргөө аян дээр бүжиглэнгээ одоо хөдөлгөөн хийн гэдэг нь бол надад айгу гой уялдаатай гой зүйл санагдсан. Тэр зүйлдээ айгу дуртай байгаа. Тэгээ манай багш болохоор нөгөө нэг ихчдүүн нандаа гэд нөгөө cover дуучид байдаг штэ сүүлд нөгөө хамтлагтай болчихсон байсан X Sweet байха тийм хамтлагтай тэр хоёр дуучин нэг нь 3 дахь 5 дахь нөгөөх нь болохоор 2 дахь 4 дахь 6 дахь гэд ингээд кардио хийлэгдэг. Яагаад энэ кардионд явах болсон шалтгаанаа ярих юм бол би ер нь бол 50 байх хугацаанд бол айгүй гоё жинтэй, гоё биеийн галбиртай байсан. Ер нь бол галбираа алдагдаж эхэлсэн үе гэх юм бол коронагийн үе байгаа. Коронавигоор ямар ч ажилгүй болоод тэгээ гэртээ идээд хөвтөөдсөн чинь багаар гизтэй болж эхлээд тэгээд дараа нь Америк руу явсан чинь Америкт миний амьдарч исэн байр маань жомтой байсан. Илээчин болохоор дан халуун газар штэ тэгэнгүүт ерөнхийдөө хүүтэн биш байдаг болохоор жом нь амар байсан учраас гэртээ хоол хийж идэж ерөөсөө чаддгүй байсан. Тэгээ гадуур дандаа нөгөө буррито те нөгөө мексиколнууд тэгэл пицца ер нь бол junk food амар их идсэн. Тэрнээсээ болоод нэлээд таргалсан байсан. Монголд хурж ирэнгүүтээ цагаан сар мараар түрүүжил амар их идсэн мөртлөө 5 сард би нөгөө нэг шүдний хаалгаанд орсон та нар маань санаж гинөө 4 ах дараагаа ахгуулаад тэрнээс хойш яг нэг 3 сарын хугацаанд зутан идээд нэлээд гайгүй болсон байсан чинь 9 сард ажилд оронгуудаа бүг дахиад бүр амар мэдгэдгүүц таргалсан. 8 цагаас ажилтаа гэдэг чинь 6:30 сэрнэ гэдэг бол тэр бол амар том миний хувьд ингээд өөрчлөлт байсан заяа. Тэгээ юун оройн нь хурж ирээд ядраад хоол хийх, өглөө нь ингээд хоол байхгүй. Хоол байхгүй учраас өдөр нь ингээд тэр хавийнхаа хоолнуудыг бүгд ингээд нийтнэ. Тэгээ манай ажилтаас ингээд эрэгтэй хүмүүс голчлон байдаг учраас
За үзчихвэл уучлаарай гэхгүй. Эрэгтэй хүмүүсийг ингээд дагаад бүр эрэгтэй хүмүүсийн пост эцээр агаад ингээд яг амар их иддэг болсон. Уг нь бол шүдэ ахуулсныхаа дараа нилээ ингээд жоохон иддэг гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь харин ажилд орсныхаа дараа нилээ их иддэг болчихсон. Тэгэд амар таргалсан учраас би фитнест явахаар шийдсэн. Миний бичлэгийг үзэж байгаа хүмүүс одоо яг ингээд гацсан те тураадаг цай уух уу, яах уу, ийх үү гэж бодож байгаа хүмүүс байх юм бол степ кардио айгу зүгээр юм байлээ шүү. Явж байгаа фитнесээсээ хамаарад өглөө юм өдөр юм уу те очиод яг 1 цагийн турш үсрээд ингээд килокалороо шатаагаад хөлсөө гаргахаар айгу гоё юм лээ. Өдөртөө би яг 1 цаг кардио хийхэд дунд чинь нэг яг 250 тэгээд ихтэй 300 килокалори шатааж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр бол айгу их гэсэн. Би өмнө нь ямар фитнес эднэрт явж хоолны дэглэм барьж исэн биш. Тэгэл одоо эхнээс нь ахвалаа бүгдийн судлангууд яг тиймэрхүү хэмжээтэй килокалори шатаана гэдэг нь боломжийн зүйл гэсэн. Тийм болохоор надад айгүйх таалагдж байгаа. За нэг тиймэрхүү л байна. Одоо ингээд хідүүлээ үндсэн бичлэгтээ оръё. Түрүү жил би яг Singles Inferno 3-ыг нь үзчихсэн, 1-2-ыг нь огт үзэж байгаагүй. Тэгэхээр 3-ыг нь айгүй сэтгэл өндөр үзээд тэгээд бүгднийг нь үзэж дуусгаад part 1 2 ярьж исэн. Тэгээд 4-ыг нь үзэхэд бол арай л нэг туршлагатай байд юм лээ. Яа гэвэл ингээл эхнээс нь ахгуулаад хүмүүс нөгөө нэг деважинлууд нар явангууд эхлээл бүр яа энэ хоёр бүр яг бүтгэнэ гэж боддог байсан. Одоо ингээд 4-ыг үзсэн чинь за угаасаа энэ хоёрын юм байна. Дараа нь хин гарч ирэх нүг гэсэн нэг тийм хүлээцтэй байдлаар ханддаг болсон мөлий. Та нар маань бас үзээгүй эсвэл дөнгөж эхлүүлээд орхисон хүмүүс байж магадгүй. Тэгээд эхлээд оролцогч нарын нэрийг танилцуулчаад тэгээд дараа нь хувцсыг нь яриад явъя. За дэлгэцэн дээр та бүхэндээ зургийг харуулъя. Эхний нэг гэсэн амарт оролцогч болохоор Шиян гэх. Энэ болохоор айгүй хөөрхөн охин байсан. Арсан гэсэн нэг илүү дутуу юм байхгүй. Нэг амар ингээд худлаа дүр гаргаад идэггүй тийм охин санагдсан. Хоёр дээр нь болохоор Южин гэдэг 28 настай бүсгүй байгаа. Энэ бүсгүйгээ болохоор яг 4-р анги хүртэл үдсэн хүний сэтгэл гэх юм бол айгүй их худлаач юм шиг үнэн юм шиг амар инээгээд идэг бүсгүй байсан. За 3-т нь болохоор Min Sol яг удажгүй айгүй өөрөө ч гэсэн хэлжсэн. Би ингээд нүүрний хувирлаа өөрөө контролдож чаддгүй маа гэд тэгжсэн. 4-т нь болохоор Jiyeon гэдэг энэ бүсгүй байгаа. Энэ бүсгүй болохоор бусдаасаа ингээд шал өөр өвөрмөц юм шиг санагдсан. Хараа нэг өөрийнхөө ч юм уу те. 5-т нь болохоор Hyojin гэдэг охин байгаа. Энэ охин болохоор жоохон маягтай. Тийм санагдсан. За дараагийнх нь болохоор Arin гэдэг охин байна. Жоохон тийм дуу суултай нэг тиймэрхүү санагдсан. Тэгээд нэгдүгээр ангийн үзэхэд одоо эднэрийн ингээд үсний стайл нь бүгд амар адилхан байгаа. Яг нэг талаа ингээд арагшаа оруулсан, нэг талаа урдаа гаргацсан. Тэг солонгос хэв маяг бүгдээр ийм юм уу эсвэл мэдгүй надад бүр яагаад нэгэн ч үсээ богоогүй юм, яагаад нэгэн ч үсээ урдуураа юм уу хойгоороо гаргаагүй юм, тэр найгуу содон бүгдээрээ яг адилхан нэг хэвэн цутгацсан юм шиг тийм санагдсан. Ирчүүдийн хувьд болохоор Тэхуан гэдэг чинь. За гэхдээ би нөгөө нэг солонгос хэл мэдгүй болохоор нэрийг нь жоохон буруу хэлж иж магадгүй. Тэхуаны хувьд болохоор өөрийгөө бүр амар кул залуу гэж бодсон. Яг үнэндээ ерөөсөө тийм харагдах байгаа байхгүй юу? За хоёр дахь нь болохоор Донхо гэдэг энэ залуу байгаа. За энэ залуу болохоор яг уу дуугай. Би бол нэх ингээд хүмүүс намайг тоохгүй байхгүй хаа гэсэн жоохон өөртөө ихтэй тийм залуу. Гурав дахь залуу нь болохоор Тио гэдэг энэ залуу байгаа. Бусдаас бол шал өөр vibeтэй тийм залуу байгаа. Анх орж ирэхдээ бүр амар Америкууд харууч ингээл хүмүүстэй мэдлэл. За тэгсэн чинь харин энэ залуу бол Холливуудын од болох хүсэлтэй жүжигчин залуу юм билээ. Тэгээд угаасаа яг өөрийнхөө сонирхлыг дагаад Холливуудыг судлаад ирэхлээр өөрөө яг тийм vibeтэй болсон тийм залуу санагдсан. За дөрөвт нь болохоор Жонсу. Энэ залуучуудын хамгийн хөгшин байсан баха. За өөрөө franchise coffee shopтай нэлээ баяка залуу шиг санагдсан. Царайны хувьд бол хөөрхөн насандаа баймааргүй жоохон залуу харагддаг. Одоо охтуудыг араасаа жоохон гүйлгэх магадлалтай тийм санагдсан. Авдмал Жонсу. Жонсу бол бүр айгүй хөөрхөн санагдсан. Өөрийнхөөрөө илүү дутуу юм байхгүй. Singles Inferno-г үзэж явах явцад энэ залуугийн байгаа байдал тогтоод бүр унаж тусаад 6 охины бараг 5 нь таалагдчихээн гэсэн сэтгэл өгсөн. Ерөнхийдөө нэг иймэрхүү байна. За тэгээд та бүхэндээ хувцснуудаа танилцуулж эхлэе. За хамгийн түрүүнд Шияны хувцсыг танилцуулъя. За Шияны энэ өмссөн топ нь Diesel гэдэг брендийнх. Тэгээд $175 үнэтэй. За энэ нь болохоор Монгол мөнгөөр үржүүлэх юм бол
603,750 төгрөг болж байгаа. За хоёр дахь бүсгүй нь болохоор Hyojin гэдэг бүсгүй байгаа. Энэ бүсгүйгийн өмссөн энэхүү dress нь Sinsten гэдэг брендийн $139 үнэтэй Монгол мөнгөөр 479,550 төгрөг болж байгаа юм байна. Эдний өмсдөг хувцснууд нь угаасаа л түрүү жилийн Inferno-гоос ахгуулаад айгүй гоё хөөрхөн таалагдж байсан. Бүгдээрээ өөрсдөө тохирсон хөөрхөн хувцснууд өмсдөг. За 3 дахь хувцсны хувьд болохоор Shein-ийн хувьд энэхүү топ нь бас айгүй хөөрхөн харагдсан. Энэ топны брэнд нь Each гэж үнэштэй юм болов. За энэ брендийн топ байгаа. Энэ нь болохоор 90,000 won-оор зарагддаг. За энийг хөрвүүлэх юм бол 214,200 төгрөг болж байна. Тэгээд нийтдээ би Singles Inferno-гийн оролцогчдоос 20 хувцсыг өнөөдөр та бүхэндээ танилцуулна. Эднэр нь дандаа надад таалагдсан айгүй хөөрхөн харагдаж анхаарал татсан хувцснууд байгаа шүү. Тэгэхээр та нар хүсэх юм бол бас part 2 хийж болно шүү. За тэгэхээр комент бичээрэй. Дараагийн оролцогч нь болохоор Arin байгаа. Arin-ийн энэхүү өмссөн хослол нь Hemant and Nandita гэдэг брендийн хослол байгаа. За энэ хослол нь болохоор 873,286 төгрөгөөр зарагдаад энэ нь хямдралтай үнээр бас зарагдаж байгаа юм билэ. Энийг сайтыг олсны та бүхэн маань энэ дээр харагдаж байгаа байх. За дараагийн оролцогч болохоор Jiyeon байгаа. Jiyeon-ийн хувьд бол self portrait гэдэг энэхүү даашинзыг эхний ангууд дээр өмссөн байгаа. Нөгөө өөрийгөө танилцуулдаг хэсэг дээрээ энэний өнгө нь одоо айгүй гоё таалагдсан. Тэм нэг саата жимшиг тэгсэн мөртлөө амар санд төрлийн. Энэхүү дресс маань 8699 паундын үнэтэй. Энийг нь монгол мөнгө рүү хөрвүүлэх юм бол 373,018 төгрөг болж байна. Дараагийн Shein-ийн энэ өмссөн дресс нь болохоор Jacquemus гэдэг брендийн. За энэ нь болохоор off-white лэр цав цагаан өнгөтэй тийм палаж биш байна. За тэгээд энэнийх нь үнэ нь болохоор 733 австрали доллар буюу монгол мөнгөөр сая 575,810 төгрөгийн үнэтэй юм дресс юм байна. За түүний дараагийн өмссөн дресс нь болохоор Sinsten гэдэг брендийн $152 үнэтэй. За энийг нь монгол мөнгө рүү шилжүүлэх юм бол 524,400 төгрөг болж байна. Дараагийн хувцас нь болохоор Jiyeon-ийн өмссөн энэхүү cute улаан дресс байгаа. Энэ дресс нь болохоор Cider гэдэг брендийн энэ дрессийн хувьд болохоор $12 үнэтэй энэ 41,400 төгрөг болж байгаа. За тэгээд өмнөх бичлэг дээр Cider брендийн юмнуудыг айгүй хүмүүсж байсан. Энэ Cider брэнд нь болохоор хямдхан үнэтэй мөртлөө айгүй хөрхэн загвартай тийм хувцснууд байдаг. Тэгээ Монголоос шиппинг нь төлөөд шууд шиппинг хийх боломжтой байт юм билээ. Тэгэхээр та нар манаас тэрийг судлаад үзээрэй. Надаас айгүй таалагдчихсан. Трелийн хувьд бас дажгүй юм шиг санагдсан. Би тэгтээ захиалж үзээгүй л дээ. За дараагийн брэнд нь болохоор Jaded London гэдэг энэхүү өрмөц цамц байгаа. Өмнө нь айгүй надад гой санагдчихсан. За энэ нь болохоор 33 паунд буюу 141,500 төгрөгийн үнэтэй юм цамц байна. За одоо эрчүүдийн хувцс руу орцгоё. Junsuгийн хувьд болохоор энэхүү өмссөн хувцс нь Loewe брендийн за 1320 евро буюу энийг нь үржүүлэх юм бол 4,735,790 төгрөгнийх юм байна. Энэ Datelia printed хувцс нь 4 сая гэж боддоо. Манай ч нөгөө зураач агаад байгаа шүү дээ. Тэгэхээр жоохон мөнгөлөө гэж магадгүй л дээ. Stasi гэдэг брендийн ийм малгайтай цамц юм байна л да. За энэ нь болохоор $139 буюу 479,555 төгрөгийн үнэтэй. За дараагийн манай царайлаг залуу Jonsu байгаа. Нөгөө нэг кофе шопын эзэн. За дээрх цэнхэр өнгөтэй хувцс нь Dior брендийн иймэрхүү жакет байгаа. За энэхүү жакет нь болохоор $1012 үнэтэй. Энийг нь хөрвүүлээд үзэх юм бол 3,491,400 төгрөгийн үнэтэй юм байна. За дараагийн хоёр дахь энэ силкэн материалтай энэхүү цамц нь Versace брендийнх юм байна. За энэ нь болохоор $1,595 үнэтэй. Монгол мөнгө рүү шилжүүлэх юм бол 5,502,720 төгрөгийн үнэтэй юм байна. Манай залуу гэхдээ угаасаа яалтчгүй үнэтэй хувцснууд өмсдөг харагдаж байна. Гэхдээ бас телевизэн шоу моовонд ороод өмнөх бүхэл бүтэн 3 сизонэд нар гарсан болохоор хүмүүс мэдээж айгүй хувцсандаа анхаардаг байх л та тий. Манай нөгөө Hollywood залуугийн хувьд болохоор Recto брендийн цамцыг өмсөн байна. Энэ нь болохоор хэдэн төгрөг вэ гэхлээр $160. Энэ нь монгол мөнгө рүү үржүүлэх юм бол 552,000 төгрөг юм байна. За дараагийнх нь энэ цамц болохоор Travis Scott-ийн өөрийнх нь одоо merchandise team цамц юм байна л да. За энэ цамц нь болохоор $150 үнэтэй. Энийг нь монгол мөнгө рүү үржүүлэх юм бол 517,500 төгрөг болж байна.
За дараагийн бүсгүй болохоор Minsole байгаа. Minsoleийн энэ өмссөн dress нь болохоор Michael Kors-ийн $195 зарагддаг. Энэ нь Монгол мөнгөөр 672,750 төгрөгийн. За дараагийн оролцогч Eugene-ийн хувьд болохоор энэхүү өмссөн Sharp Palazzo and Other Stories гэдэг брендийн Maxi Dress гэж явд юм байна. Энэ нь болохоор $142 зарагддаг. Монгол мөнгөөр 489,900 төгрөгөөр худалдаалагддаг юм байна. Bottling барьж байгаа цүнх нь болохоор YSL-ийн цүнх. За энэ нь болохоор $1162 зарагддаг. Энэний монгол мөнгө нь болохоор 4,08,900 төгрөг юм байна. За Shein-ийн хувьд болохоор энэхүү өмссөн Kini нь болох Daisy Days гэдэг нэртэй брендийн $59 худалдаалагддаг юм байна. За энэ нь монгол мөнгөөр үржүүлэх юм бол 203,550 төгрөг юм байна. Энэхүү шоун дээр өмсөж байгаа одоо аксессуаруудын хувьд болох юм бол энэ зүүж байгаа M-г нь Fendi брендийн энэ нь болохоор $310 зарагддаг. Монгол мөнгөөр үржүүлэх юм бол сая гаруй төгрөг болж байгаа. Өөрийнх нь болохоор энэ зүүж байгаа бугуйч нь болохоор $310 бас зарагддаг. Дараагийн хэсэг дээр зүүж байгаа M-г зүйлт хоёр нь болохоор Dolce Gabbana-гийн энэ хоёр Sanjino Panelist нөгөө нэг аягүй хөрх ихч байдаг штэ. Тэр энэ хоёрыг зүүдэг. Сая өмнөх одоо season дээр ч зүүжсэн. Саяны season-ийнхаа эхний анги дээр бас энэ Dolce Gabbana-гийн M-ийг бас зүүчихсэн байсан. Энэ нь болохоор $400, нөгөөх нь болохоор $1195. Тэр cherry-тэй хослыг тэр ихч бүр ингээ бүгднгийн зүгээд амар хөрх харагдчихсэн шүү дээ. Йой. Өнөөдрийн бичлэгийн хамгийн сүүлийн оролцогч бол Huan-ага энэхүү өмссөн кардиган нь GCDS гэдэг брендийн. Энэ нь болохоор $680 үнэтэй. Монгол мөнгөөр харьцуулаад бодох юм бол 2,346,000-аар зарагддаг юм байна. За тэгээд өнөөдрийн маань бичлэг та бүхэнд таалагдсан уу? Сонирхолтой байж чадсан бол доор комментэнд бас сэтгэлдээ үлдээгээрэй. Энэхүү Single Inferno-гийн дөрвийнх нь хитэн бэ одоо хэсэг байгаад байгаа штэ. Энийг цааш нь 2 3 гэдэлчлүүлэн үзхийг хүсч байна уу? Тэгэх юм бол та нар маань бас доор бичээрэй. Хэрвээ бичихгүй байх юм бол би үргэлжлүүлж хийхгүй. Та нараас маань илүү санал ирэх юм бол үргэлжлүүлээд цаашлаад шинэ ангууд гарангуут нь тэрэн дээр байгаа хувцснуудыг бас та бүхэндээ танилцуулъя гэж бодож байна. За тэгээд ойрын сонио хачингаа бас та бүхэнтэйгээ хуваалцлаа. Одоо 2 сараас ахгуулаад 7 өнөختөө ядаж нэг бичлэг хийгээд явна гэж одоо амлаж чадахгүй ч гэсэн өөртөө амлаж байна. За тэгээд дараагийн сонирхолтой бичлэгээрээ эргээд уулзлаа. Баяртай.